биржиг бол дэмжиж байгаа маа. Гэхдээ энэ дээр бас саяны дөрөв манай гишүүдийн асуугаад байгаатай бас нэлээдгүй зөрөөтэй асуудлууд гарч ирээд байна л да. Малчин юм уу хотойл бүгдээрээ нийлж байгаад махан бэлдээд өснөөс тэр малын гарлаа түүхий идэм бэлдээд биржтэй хурж ирээд тэрийг үн хүргэж зарж чадахгүй юм бол тэгж оролцож чадахгүй юм бол яг нэг анхан шатандаа байгаа тэр малчтын тэр тариаланчдын тэр оролцоо шин байхгүй болоод тэрийг хамж амдаг нэг чэнжүүд дахиад цааш нь душаадаг нэг хятадууд гэж яриад байдаг арталт нь бахан мөнгөтэй байдаг тийм усуудыг л зөвхөн тэнд бирж худалдаанд оруулна гэх юм бол тэднүүсийг дэмжих гээд байгаа юм шүү. Яг иргэдэг малчин иргэдэг тэр нэг махан нэг арайгаагүй үнэлгээтэй тэр дундуур нь чэнж оруулахгүйгээр яг тэр одоо бирж худалдаан дээр өчөж байгаа усууд маань яг орж чадахгүй. Ялгаа авахгүй адилхан дундуур нь тэр махын цуглуулж авдаг тэр усууд нь тэр чэнжүүд бас нөгөө нэг одоо энэ Улаанбаатар хотод гаднаас орж ирж байгаа махыг хурааж яваад байгаа хятадууд гэдэг яриад байдаг. Эднүүсийн чинь бас дэмжсэн хууль болчих гээд байгаа юм шүү. За Батар. Ер нь бол малчид тариаланчдын оролцоо эрхшгийг хамгаалсан одоо гол зохицуултыг энэ хуулиар хийж байгаа. Ердөөсөн биржийн үйл ажиллагаанд оролцогч хоёрхан субъект л байна. Энэ нэг нь брокер, нөгөөх нь хөдөө аж ахуйн үйлдвэр эрхэлж байгаа хоршоо. Малчид тариаланчд бол өөрөө хоршсон байх ийм шаардлага бол байгаа. Нэгэнд оролцогч ингээд хуулиар тодорхой болгохтой зэрэг дундаас нь чэнж гинүү хин нэг иргэн гинүү хин нэгэн мөнгөтэй одоо гадны хүн оролцох тийм боломж бол байхгүй. Дээр нь энэ бирж өөрийнх нь угаасаа одоо сонгомжлол жишгээр л бол суудлын эрх гэж том өрсөлдөөн байгаа. Суудлын эрхээр энийг бас хязгаарлалт зохицуулах бүрэн боломжтой. За очроо тэгшүүн тодруулъя гэж байна. Одоо жишээлбэл тэр Баянгар аймагт тэр Баянбулаг сум сууж байгаа. Нэг малчин за нэг 5% нь 10% нь гаргачихжээ. Яг тэрийг очиж хэн авах вэ? Бирж дээр хэн авчиж өгөх юм? Яг хотон дээрээс нь тэр малчин тэр биржийн оролцогч нь очиж мөнгөний хурааж аваад гарах ёстой юм уу? Эсвэл малчин өөрөө тэр бирж дээр авчиж худалдаж ирж өгөх юм уу? Эсвэл эндээс нь зүгээр явуулан усууд хурааж авчаад тэр бирж дээр бөөгнүүлчээд худалдаанд оруулах ёстой юм уу? Бирж чи өөрөө юу штэ. Бирж дээр л ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүн буюу тий амьд мал худалдахдаггүй. Зөвхөн гэрээ хэлцүүл хийгдэн, цахим хэлбэрээр хийгдэн.